Айлын орон сууц шинээр барьж 5% зээлээр дэмжинэ. Гэр бүлийн хөгжлийн төв байгуулна. Жил бүр шинээр 50 км автоцан барь. Хог боловсруулах үйлдвэрийг байгуулж, хов хотыг хоггүй хот болгоно. Ховдчууд бид Казахстан, Хятад, Оросын холбооны улс руу нислэг үйлдэх болно. Эдгээр газар та 500 айлын хаус орон сууц шинээр барина. Бид нэг сум, нэг үйлдвэрлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Бүх гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгож, хотын ногоон боломжийг одоо байгаагаас нь 2 дахин нэмэгдүүлнэ. 10,000 хүний ажлын байрыг шинээр бий болгоно. Залуу малчдыг дэмжих сайн малчин хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эмнэлгийн яаралтай тусламжийн нэгдсэн сүлжээг бий болгож, цахим эмнэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Шинээр 3 сургууль, 8 цэцэрлэг барина. Эмийн бус эмчилгээ нөхөн сэргээлтийн төвийг байгуулнаа. Ховд хотыг баруун бүсийн ачаа тээвэрлэлтэй нэгдсэн бүс болгох хэрэгжүүлнэ. Орон сууцнд амьдарч байгаа айл өрхүүдийг жилийн 4 өдрөд хэрэгцээний халуун усаар хангана. Жаргалан цумын гэр хорооллыг цэвэр бохор дулааны шугам сүлжээнд харна. Сөөхийн үйл ажиллагааг шинжилж, үйлчлэгээний чанарыг шин төвшөнд авчирнаа. Үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх санал санаачлагыг дэмжинэ. Үйлдвэрчдийг дэмжиж өсрөнгөө хөгжүүлнэ.